Яг одоо бид маш хүчтэй ховор энерги урсгал руу орох гэж байна. 3 дугаар сарын 10-наас 3 дугаар сарын 20-ны хооронд маш том астрологийн үйл явдлууд ар араасаа өрнөхнэ. Бархас бод шулуун хөдөлгөөнд орно. Загасны ордонд шин сар гарна. За түүнээс гадна нар маань хоньны ордонд орсноор астрологийн хувьд шинэ жил эхэлж байна. Энэхүү гаригийн хөдөлгөөнүүд нь өөр хоорондоо хэдхэн хоногийн зайтай болж байгаа учраас энэ бидэнд маш ховор тохиолдох манифест хийх боломжтой тодорхой хэдэн өдрийг буюу порталыг үүсгэж өгж байна. Хамгийн сонирхолтой нь зарим хүмүүс энэ энергийг болохоос нь ч өмнө мэдрээд эхэлчихсэн байгаа болов уу гэж бодож байна. За сүүлийн үед ямар нэг зүйлийг анзаарсан байж магадгүй. Энэ нь болохоор сүүлийн хэдэн сарын хугацаанд бүх зүйл ингээд байх ёстойгоос илүү удаан өрнөлттэй байгаа мэт санагдсан болов уу? Та өөрийн зорилго, төлөвлөгөө болон амьдралынхаа чиглэлийн талаар энэхүү жил юу болж байгаа, хаана хүрмээр байгаа зэрэг талаараа эргцүүлэн дүгнэж бодсон хэдэн сарууд өнгөрсөн байх. За энэ нь болохоор тэнгэрт болж байгаа зүйлс буюу гаригуудын хөдөлгөөнтэй маш их холбоотой байсан. Учир нь өсөлт хөлөлт тэлэлт урагшлах хөдөлгөөн зэрэг бүгдээрийг нь илэрхийлдэг гариг маань өөрөө ухрах хөдөлгөөнтэй байсан юм аа. 3 дугаар сарын 10-нд Бархасад гариг маань эцэст нь шулуун хөдөлгөөнд орж ийн. Ингэснээрээ ерөнхийдөө бол өсөлт тэлэлт боломж сурах болон тэлэлт зэргийг илэрхийлдэг. Бархасад гариг маань 11 сарын 11-ээс хойш ухрах хөдөлгөөнтэй байсантай холбоотой байх нэ. За ямар нэг гариг ухрах хөдөлгөөнд орно гэхлээрээ тухайн гаригийн маань энерги ерөнхийдөө бол дотогшоо чиглэлтэй болдог. Ингэснээрээ хүмүүс амьдралаа эргцүүлэн бодох, төлөвлөгөөгөө дахин боловсруулах, түүнээс гадна амьдралынхаа чиглэлийг дахин бодолцож эхлэх иймэрхүү үе үүсдэг. Бархасад гариг маань шулуун хөдөлгөөнд орж байгаагаар энэхүү бүх энерги маань урагшилж илүү хөдөлгөөнтэй бүх зүйлс нээгдэж эхэлнэ гэсэн үг байна. Ингэснээрээ таны ямар нэг байсан санаанууд үйлдэл болж эхэлнэ. Ямар нэг зүйл дээр гаргасан шийдвэрүүд тань илүү тодорхой зэгцтэй эргэлзэх шаардлагагүй болно. Түүнээс гадна ямар нэг байдлаар өмнө нь санаа зовж исэн амьдралын хэсэг тань боломжууд гарч ирж бүх зүйлс илүү урагшлах, нээгдэх болно. Тэгэхээр энэхүү энерги нь болохоор бидний манифест хийх боломжтой эхний алхам болж өгч байгаа гэсэн үг байна. Бархасад гариг урагшлах нөлөөтэй холбоотой ямархуу нөлөө таны амьдралд ирэх вэ гэдэг талаар үзмээр байвал би энд дээр бичлэгээ линкээр оруулж өгье. Та хэд ороод үзээрэй. Түүнээс гадна хэдэн хоногийн дараа түүнээс илүү сонирхолтой зүйлс болж байна. Тэр нь хэм бол 3 дугаар сарын 18-нд загасны ордонд шин сар гарах нэ. Шин сар нь болохоор өөрөө шинэ мөчлөг эхэлж байгааг илэрхийлдэг энергитэй байгаа. Шин сарууд нь байнга ерөнхийдөө бол шинэ зүйлийг эхлэх, шинэ дараагийн амьдралынхаа бүлгийг эхлүүлэх чухал юм хүчтэй энергийн үе гэж үзэгддэг. Тэгтэл энэ шин сар болж байгаа орд маань буюу загасны орд маань энэ бүх зүйлийг илүү хүчтэй чухал болгож өгч байгаа юм аа. Загасны орд нь өөрөө төсөөлөл, түүнээс гадна зүн мэдрэмж зүүд болон даалт ухамсар зэргийг хариуцдаг орд байгаа. Ингэснээрээ ерөнхийдөө бол яг манифестыг илэрхийлдэг ордон дээр шин сар гарч байгаа буюу манифест хийхэд маш тохиромжтой мөчийг бүрдүүлж өгч байгаа юм аа. Тэгэхээр загасны ордны энергийн үед болохоор хүмүүс хөвчлэн өөрөө амьдралдаа юу хүсэж байгаагаа илүү их анзаарч эхэлдэг. Хүмүүс бүтээлч байдлаараа илүү онготон ордог. Ямар нэгэн сонирхолтой зүйлсийг хиймээр санагддаг. Тэрнээс гадна өөрсдийн зүүн бэлэг ур чадвартайгаа илүү ийм хүчтэй холбоо үүсгдэг. Түүнчлэн маш чухал ухаарлуудад энэ үеэр хүрдэг байх нэ. Тэгэхээр Бархасад гараг шулуун хөдөлгөөнд орсны дараахан энэхүү шин сар нь гарч байгаа учраас энэхүү энергийг илүү хүчтэй болгож өгч байна. Ингэснээрээ энэ үед бидний санаж хүсэж байгаа зүйлс сүүлийн дараагийн саруудаа маш томор өргөжин тэлэх өсөх боломжийг бүрдүүлж байна гэсэн. Гэхдээ үүний дараагаар болж байгаа зүйл нь энэ бүх энергийг илүү идэвхтэй болгож өгч байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол 2 хоногийн дараа, 1-2 хоногийн дараа 3 дугаар сарын 20-нд нар маань өөрөө хоньны орд руу орж байгаа. Ингэснээрээ
астрологийн шинэ жил эхэлж байгаа гэсэн үг. За энэ юу вэ гэсэн үг вэ гэх юм бол астрологийн хувьд хоньны орд нь шинэ эхлэл бүх зүйлийг бэлэгддэг. Хувийн зурхаан чартыг эхлүүлдэг. За түүнээс гадна өөрөө хоньны орд маань үйлдэл эр зоргийг бэлэгддэг орд. За тэгснээрээ бид нар загсны ордны шинэ сарны үеэр өөрсдийнхөө хүсэж буй зүйлийн үрийг суулгаад хоньны ордны энергийг ашиглан түүнийхээ төлөө эхний алхмаа хийж эхлэх боломжтой ахнаа. За тэгэхээр бархасаад гаригийн ухрах хөдөлгөөн, шулуун хөдөлгөөнд орсноороо бид нар өмнө байсан болж бүтггүй байсан зүйлээ тавьж явуулна, эргэцүүлэнд өгнө. За шинэ сарны загсны ордны үеэр болохоор бид нар үрээ суулгана. За тэгээд астрологийн шинэ жил эхлэх буюу нар хоньны ордод орох үед бид нар үйлдэж тэрнийхээ төлөө хөдөлмөрлөж үйлдэл хийж эхлүүлэх ёстой гэсэн үг байна. За ийм учраас энэхүү 10 хоногийн хугацаанд болохоор маш олон хүний амьдралд шинэ эхлэлийг, шинэ өөрчлөлтүүдийг хүсэж байгаа амьдралаа бүтээхэд боломжтой айгүй гоё ийм хугацааг гаргаж өгч байна. За мэдээж хэрэг яг астрологийн хувьд гэх юм бол бүх зүйл илүү хувийн чартыг харах юм сонирхолтой болж өгнө. За ихэнх хүмүүс нарны ордоо мэддэг. Энэ нь болохоор 3 дугаар сарын 21-ээс 4 дугаар сарын 19-нд төрсэн хүмүүс жишээлбэл хоньны орд гэх байдлаар нарны ордоо мэддэг бол үүнээс маш чухал мэдээллүүдийг өгдөг. Маш олон зүйлийн амьдралын зангилаа гаргаж ирдэг байршлууд байдаг. Жишээлбэл мандалт орд маань таны амьдрал хандах хандлага бүх зүйл дээр тань юу болдог зэргийг гаргаж өгдөг. Ийм сонирхолтой мэдээллүүдийг өгөх натал чарт нь боломжтой байдаг. Астрологи нь болохоор таныг төрсөн үед тэнгис гариг ирэхээс бүх зүйлс хаана ямар байралтай байсан та тэр сансрын энергийг өөртөө шингээж авч кодлж төрдөг гэж үздэг байхгүй юу? За тэгэхээр энэ гаригууд хөдөлж байгаа нь болохоор бидний амьдралын аль хэсэгт ямар байдлаар нөлөөлж байгаа гэдг нь хүн хүнээс хамаарат маш өөр байдаг. За ийм учраас хэрвээ таны хувийн чартыг бүтнээр нь харах юм бол астрологи ерөөхдөө бол маш ийм хувийн шин чанартай, маш нарийн төвхтэй, маш гоё зүйл гарч ирдэг. За түрүүний ярьсан өдрүүд буюу энергитэй холбоотой та энэхүү энергийг өөртөө маш гоёор эргүүлж ашигламаар байгаа бол 3 дугаар сарын 10-наас 17-ны хугацаанд өөрийнхөө амьдралд болсон сүүлийн хэдэн сар болсон зүйлсийг эргэцүүлэн бодоод за түүнээс гадна тавьж явуулах ёстой зүйлс юу байна гэдэг дээр маш сайн анхаарлаа төвлөрүүлж энергийн хувьд өөрийгөө цэвэрлээрэй гэж зөвлөмөр байна. За 3 дугаар сарын 18 буюу 19-нд загсны ордонд шинэ сар гарч байгаа учраас энэ өдөр танд ерөнхийдөө бол хамгийн их ажилдаг, за танд хамгийн үр дүнтэй санагдаж байсан манифест хийх аргаа ашиглан манифест хийхэд хамгийн тохиромжтой өдөр юм аа. За тэгэнгუთ 3 дугаар сарын 20-нд нар хоньны ордонд оронгууд та тухайн манифест хийсэн зүйлтэйгээ холбоотой хамгийн ихний үйлдэл алхмаа хийгээрэй. 3 дугаар сарын 10-наас 3 дугаар сарын 20-ны хооронд гарч байгаа энэ гаригуудын хөдөлгөөн миний астрологч хүний хувьд маш ийм гой энергиуд давхцсан араараас өрнсөн учраас маш гой боломжуудыг бидэнд нээж өгж ийн гэж харж байна. За тэгэхээр түүнээс гадна та хэддээ бонус олгоод маш гой мэдээллийг өгье. За та хэрвээ өөрийнхөө мандалт болон нарны орд зэрэг үгүй бол ямар нэг байдлаар чартанда ийм давуу энергитэй байдаг. За магадгүй нэг ордон дээр маш олон хувийн гаригууд чинь давхцаж байрлсан ч юм уу тиймэрхүү байршлууд байдаг бол тэр ордныхоо махбодын үндсэн дээрээс манифестийн арга замлаа сонгорой гэж зөвлөмөр байна. За жишээ авч хэлье. За хүслээ бичээд шатаадаг арга байдаг да. Тэр аргыг жишээлбэл илүү гал махбод давмгайлсан чарттай магадгүй мандалт нарн үгүй бол хувийн гаригууд нь маш олноороо гал махбод дээр хонь, арслан, нумын ордон дээр байрласан хүмүүст маш тохиромжтой байдаг. Харин хүслээ бичээд сарны усны доор тавиад тэрийгээ тэр усаа маргааш үгүй бол дараагийн хэдэн хоногт уудаг арга нь жишээлбэл усны махбодтой ордуудад манифест хийхэд маш тохиромжтой байдаг. Мэдээж усны махбодтой ордууд гэхлээрээ загас, хилэнц, мэлхийн ордууд орно. За агаар махбодуудын хувьд гэх юм бол аль хэдийн хүсэж байгаа зүйлээ босон мэтэр төсөөлж ярих, мантра унших, амьсгалын дасгал хийх зэрэг өөр аргууд ашигладаг. За агаарын ордуудад болохоор ихэр, жинлүүр, юмхын ордууд ордог.
шороо мохотууд буюу өвхөр охин материал ордууд болохоор хүслээ бичээд газар дор буулдаг ч юм уу тиймэрхүү аргууд илүү тохиромжтой байдаг. За ерөнхийдөө бол астрологийг манифест хийхдээ ашиглах маш олон аргууд, маш гоё олон техникүүд за яг зөвхөн танд зориулсан одоо манифестийн аргууд хүртэл гаргаж болдог. Миний бодлоор зарим манифест яагаад болдоггүй вэ гэх юм бол одоо тухайн хүнд өөрт нь таараагүй аргаа ашиглаад байдаг юм уу гэж хардаг. За тэгээд та бүхэндээ хүссэн бүхнээ манифест хийгээд өөрийн амьдралд аз жаргал хэд баялаг хайр дурлал хүссэн бүхнээ татаасай гэж хүсэн өрөөе. Энэхүү бичлэг маань танд хэрэгтэй цагтаа хүрч чадсан бол лайк дарахаа мартаоцай. Мөн иймэрхүү бичлэгнүүд дахиад зөндөө орохдвол subscribe дарж манай сувагтай нэгдээрэй. За манифест болон астрологитой холбоотой маш олон арга техникүүд байдаг учраас та сонирхсан асуултуудаа асуугаарай. За тэгээд хувийн чартаа илүү дэлгэрэнгүй уншуулгыг хүсэх юм бол доорх хаягуудаар надтай холбогдоорой.